Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зохиогч үзэл бодол мэдрэмж сэтгэл ичгийн өнгө аясыг тайлбарлах гэсэн энэ сэдвийн хүрээнд их судлал, эхийн задлал, уран сайхны эхийн задлан шинжлэх арга зүй, жишээ баримтын хүрээнд тамилаа авч үзлээ. Эхийн судалгаа эрчимтэй хөгжиж, эхийг таних үеийн шинжилэл, сэтгэц хэл шинжилэл, хэлний соёл судлал гэх мэт олон салбар шинжилгээ ухааны уулзуур заа дээр судлах болсон. Эдгээр нь судлаач ямар зорилго тавьсан, эхийн ямар зорилгыг харгалзан үзсэн гэдгээр ялгаатай. Эхийн онол нь эхийн хэл шинжилэл, эхийн найруулга гэсэн хоёр салбар ухаанд тулгуурлан хөгжиж байна. Үүний учир нь их бол хэлхийн мөн чанартай хэл ба хэлхүүн талд хамаарагдах хоёр дүн шинжтэй. Энд эхийн тухай тодорхойлолтуудыг оруулсан та бүхэн уншиж ажиглаад хэл хэлхүүн талын ялгааг хараарай. Бид суралцагчдад зохиогчийн үзэл бодол, мэдрэмж сэтгэгдэл, ичлийн өнгө аясыг тайлбарлах, өөрийн үзэл бодлоо зөв оновчтой яруу сайхан илэрхийлэх мэдлэг чадвар дадлыг эзэмшүүлэхдээ зохиолын үг хэллэг, яруу хэрэглөөр, хэлц хэллэг, дүр дүрслэл зэрэг үндэслэн эхийн төвчөнд задлан шинжлэх арга зүйд суурилах учиртай юм аа. Судлаачид эхийн бүрэн төгс шинж, бусад ихтэй холбогдох байдал болон өгүүлэгчийн үнэлэмж, үзэл бодол, сэтгэгдэл мэдрэмж, өнгө аяс, баймж зэргийг эхийн задлан шинжлэх асуудалд хамааруулан авч үзэж байна. Та бүхэн энэ бүтээгчээс эхийн бүхэлдэх шинж болон үнэлэмж, сэтгэгдэл мэдрэмж, үзэл бодол, баймжийн холбоо хамаарлыг ажиглаад дүгнэлт хийгээрэй. Энэ бүтээгчид өгүүлэгчийн үнэлэмж, өнгө аяс, үзэл бодол, сэтгэгдэл мэдрэмжийн тухай товч тодорхойлолтуудыг тусгай харууллаа. Та бүхэн уншаад эдгээрийн холбоо хамаарал ба ялгааг тунгаан бодоорой. Эхийн хэл шинжилгээний задлал нь эхийг шинжлэх ухаанчаар ойлгох асуудлыг авч үздэг. Зохиогчийн үзэл бодол, мэдрэмж сэтгэгдэл, бичлэгийн өнгө аясыг тайлбарлах нь уран сайхны эхийн задлан шинжлэх арга зүйд тулгуурлана. Утга зүйн арга, загварчлах арга, хам сэдвийн задлан шинжилгээ арга гэх мэт аргууд байна. Зүсрээд байгаа цагаан борооны аясаар зүрхний цэнхэр нөмрөг дэрвс салхилан, асгараад байгаа цагаан борооны аясаар аюулгүй цээжний хөгжим цалгин урсна. Энэ жишээнд эхийн задлалын утга зүйн арга буюу шүлгийн айдзам хэмнэл, давталт зэрэг дээр тулгуурлан шүлгийн гол санаа, өгүүлэгчийн мэдрэмж сэтгэгдэл зэргийг тайлбарлан харууллаа. Нүдний үзүүрт зэрэглэсэн шаргын удам говьд хайрын булаг боргилсон хайртай эзэм суудаг юм. Гүдэцгэн шударга дүлгөөн зантай гөрмөл бугуй шиг миний лаавда. Эхийн доторх өвөрмөц төрслөлүүд нь утга зүйн задлан шинжилгээний чухал их сурвалж болдог. Уран сайхны эхийн дүрийн гадаад болон дотоод мөн чанар, байдал шинжийг илэрхийлсэн төрслөх ур маяг нь Монгол ахуй соёл, сэтгэлгээ, өгүүлэгчийн үнэлэмж, Монгол жишг хэмжүүрийн илрэл болж байдгийг энэ жишээлэн тайлбарлалаа. Монголчууд эрт үеэс малыг амьжиргааны их үндэс болгож ирсэн учраас малынхаа айш ширэншингийн байдалтай хүний зам байдлыг зүйрлэн хоншиг номхон, тэмээний нүд шиг дүлгөөхөн, үхэр шиг тэнийг яргой уусан ямаа шиг гэх мэт Монгол үнэлэмжийн жишг хэмжүүр бий болсон байна. Энэхүү Монгол үнэлэмжийн өвөрмөц жишг хэмжүүр нь уран сайхны эхэд дүрслэх ур маягаар илэрдэг. За эдгээр хэлний баримт жишээг таних үе метафорын загварчлах арга буюу их сурвалж, дүрслэн буулгалт, зорилгын хүрээ гэсэн бүтэц загварт тулгуурлан өгүүлэгчийн мэдрэмж сэтгэгдэл зэргийг тайлбарлалаа. Ардын уран зохиолч Бавгийн Лхагвасрунгийн унага дэгэнцэх амар шүлгийг эхийн хам сэдвийн задлалын аргын хүрээнд эхийг бүрдүүлж үг, өгүүлбэр гэх мэт хэлний нэгжүүдээр дамжуулан соёлын хам сэдвийг тодорхойлон тайлбарлаж жишээлэн харууллаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.